За сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ Хятад 52-ын үүсэл хөгжил түүхийн талаар ярьж өгөх болно. За ерөнхийдөө яг Хятадын түүх тэр дундаа Монголын түүхч явж байгаа Орос гээд ерөн бол холбогдлолтой түүхэд явж байгаа. Хятадын бүр Монголын эзэнт гүрний харьяа байсан үеэс ахуулаад тэг яг 1949 онд Тайван Хятад 2 салах хүртэлх бүх түүхийг ингээд ярина. Тэрний дараа яг тэрнээс хойш Тайван гэдэг улс орн өнөөдөр хүртэл одоо хөгжлийн тэр явцуудын тухай хэрхэн бий болсон талаараас ингээд хоёр хэсэг болгоо ярих юм. Юан гүрний Монголын Товлон хааны түүхээс эхлээд ингээд ярих гэж бодож байна. Орчин цагийн одоо Хятад улс бий болохын тулд өнөөхдөө дөрвөн тийм нэг одоо хаан засаглалын үеийг дамжсан байдаг. За эхнийх нь ахуулаад ярих юм бол Юан гүрний үе буюу 1271-ээс 1368 он. Нийтдээ бол 97 жилийн хугацаанд яг Хятадыг тэр жигт нь одоо гадны ганцхан улс бүрний иргэшээлтэд оруулсан байдаг. Тэр бол одоо Монголын эзэнт гүрэн буюу Юан гүрэн. 205-аас 1279 оны хооронд буюу нийтдээ 74 жилийн хугацаанд тухайн үеийн Хятад орныг өөрийн иргэшээлтэд оруулах гэж маш олон жилийн тийм дайн тулаан гэрээ хилцээр явж исэн. За тэгээд эцэст 1271 онд анх иргэшээлтэд оруулсан байдаг. Тэнгүүтээ одоогийн Бээжин хотыг тухайн үед Даду гэж нэрлээд Юан гүрний одоо төвийг тэнд нийслэлийг одоо энэ Бээжинд байгуулж ирсэн гэсэн үг. Одоо хан үндэстэн гэж байгаа шүү дээ. Тэр ингээ Монголын одоо иргэшээд байж байхдаа ямархуу байдлаар ингээ шуваан захирж исэн байх хэрэг дөрвөн бүлэгт хуваагаа захирж исэн. За хамгийн дээдлэлт нь бол Монгол үндэстэн буюу одоо монголчууд хамгийн дээдлэлт төрийн эрх захирах хадталтыг барина. За тэрнийхэн дараа бол олон төрлийн овгууд буюу одоо энэ Төв Аз Европын зарим улсуудад бүрдэх хүмүүсийг тэрний дараачийн бүлэгт хамааруулдаг. Тэр хүмүүс бол ард иргэдээс одоо татвар хураах ч юм уу тиймэрхүү үйл ажиллагаа хариуцсан зохион байгуулдаг байсан. За тэгээ 3 дугаар одоо игнэнд одоогоор бол энэ хойд зүгийн хиттүүдийг оруулж ирсэн гэсэн үг. Тэрний тухай энэ зүрхэн тэр аймгийн хүмүүс багтдаг байсан. За хамгийн сүүлд буюу яг цэвэр хан үндэснээс үлдсэн одоо Southern China буюу яг өмнөд Хятад гэсэн хүмүүсийг хамруулдаг байсан. Тэгээд одоо тухайн үеийн Хятад хүмүүст яг Монголын эзэнт гүрэн яг бүрэн итгэдэггүй байсан болохоор хамгийн одоо доотлын одоо ангид хамаатуулаад тэр хүмүүс бол байдлаар хичгээд юм уу те зарцлагддаг юм хэцүү цаг үед амьдардаг байсан. Тэр хүмүүс бол янз бүрийн одоо зэр зэвсэг эзэмших ямар ч тийм боломжгүй. Тэгэнгүүтээ газар эзэмштэй түрээсээр эзэмшээд буцаагаад тэр газрын эзэнд ингээд татвар төлдөг ч юм уу иймэрхүү байдлаар явдаг байсан. Юан гүрний иймэрхүү хүчтэй байдлаар ингээд одоо бүх Хятадыг болон бусад одоо овг аймагуудыг игнэнд нэгтгээд ингээд өөрийнхөө яг захиргаанд ор байж исэн. Тэгж жаад одоо яг яагаад ингээд хүч сулраад ингээд дараачийн одоо хаан засал гарч ирэх нөлөөсөн талаас нь шууд яриад явчих гэж бодож байна. 1340 онд Хятадын шар мөрөн гэж байгаа тэнд маш том хэмжээний үеэр болсон байт юм билээ. Тэрний хүрээнд маш олон хүмүүс орон гэргүү болж эдийн засгийн хүндрэлтэй болсон. Тэгээд тухайн үед бас 50 он хүртэл маш том хэмжээний одоо цар тахал өвчин зовлон нэлээдгүй гарсан. Дээрээс нь байгалийн одоо цаг уурын хүчин зүйл нөлөөлсөн ганцууд маш олон жилээр ингээ үргэлжилсэн. За тэгээд ийм байдал үүссэн. Энтэй холбоотойгоор одоо тухайн үеийн одоо Хятад хүмүүст нэг тийм бичгтэйгүү одоо заншил гэх юм уу нэг зүйл байсан. Тэр нь бол Тэнгэрийн зарлиг гээд тэрний яд юм их тухайн төр үддэж байгаа одоо хүмүүс болохгүй байгаа үед тийм үеэр ч юм уу те байгалийн гамшигч иймэрхүү зүйл болдгоо. Ийм бол одоо дараачийн шин төр одоо гарч ирэх одоо ихний дохио юм аа л гэж үздэг байсан байл л дээ. Тэр одоо сэтгэл зүйч гэдэг юм уу тэр заншилж гэдэг юм уу маш их нөлөөлсөн. Эдийн засгийн хувьд яасан бэ гэхээр мэдээж үеэр болоо ганцууд ингэхээр тарианаа бүх зүйлүүд нэгэл багасаад ирэн тэнгуү тэрийгээ дагаад цаас мөнгөний инфляц одоо дээд зэрэгтэй хүрсэн. Маш их мөнгө хөвлөж ихсэн мөнгө хүнгүүтээ нөгөө талдаа одоо бартерын эдийн засаг үүсэж эхэлсэн байдаг. За энийгээ дагаад одоо мэдээж нөгөө тухайн үеийн төр гүрэн чинь мөнгөгүй болоод эхлэхээрээ одоо татвараа маш ихээр оногдуулж эхэлсэн. Тэгээд энд бол нөгөө нэг ард иргэд маш өндөр хэмжээний татвар төлөөд амьдрал нь бүрэл доройтч гисэн юм бас тодорхой хэмжээний одоо өөр бухимдлыг төрүүлсэн байдаг. За нийгэм улс төрийн хувьд аваад үзэх юм бол сая хэлсэн нөгөө нэг ерөнхийдөө дөрвөн хэсэгт одоо ангид хуваагаад ингээд шалан захирдаг байсан гэдгсэн. Им болохоор хан үндэстнийг хамгийн доор нь одоо байрлуулдаг байсан шүү дээ. Тэгээд хан үндэстэн буюу Хятад хүмүүс хизээч одоо удирдах албан тушаалд ингээ гарах ямар ч боломжгүй байсан нь одоо юу гэдэг олон хүмүүсийн одоо үнэнч байдлыг үгүй хийхэд хүргэсэн гэсэн үг. Одоо хаан хүмүүс одоо бослог гаргахад маш их нөлөөлсөн. За тэнгуүтээ залгамжлалын хямрал гэж зүйл болсон. Овла хааны дараачийн одоо залгаж ажилласан хаан
хаадууд, жанжид ч юм уу те бүгд дотроо маш их хагаралдаж эхэлсэн. Бүгдээрээ одоо улс төр гүрний эмхлэн захирах биш, эд баялаг, эрх мэдлийн төлөө дотоодын тэмцэл нэлээд ширүүн гарч эхэлсэн. За яг энэ тогтворгүй үе дээр яасан бэхээр нөгөө нэг ханы үндэстэн хүч нийлж агаад одоо улаан алч өртний бослого гэж маш том бослого гаргасан. Энэ үеэр одоо Монголын хамгийн сүүлийн хаан Тогон төмөр яг Бээжингийн одоо тухайн Даату гэдэг одоогийн Бээжингээс Монгол орныхоо одоо нутаг дэвсгэрт ирж суурьсан. Тэгээ энэ түүхээр бол одоо Юан гүрний Хятадыг захирч ирсэн ноёрхол унсан байт юм байна. За энэний дараа гарч ирсэн бол Мин гэдэг гүрэн. За энэ гүрэн бол 1368-аас 1644 буюу нийтдээ 276 жилийн турш. Одоо энэ үе бол Хятад үндэстний хувьд тухайн хан үндэстний хувьд бол яг алтан үе гэж явд юм байл. Яг өөрсдөө төр ирэхэ барьж ирсэн. Тэгээд Мин гэдэг нь ерөнхийдөө ухаантай гэсэн үг. Улаан арчилж урсны бослого гээд тэр бослогыг удирдаад ингээд дараачийн Мин гүрнийг байгуулсан хүн бол одоо тийм дээдс ч юм уу тийм элит хүн бол ерөөсөө биш. Угаасаа байх боломжгүй тухайн үед хамгийн доод нэг байсан тийм. Тэгээд энэ Жу Ёнжан ямар хүн байсан гэхээр мөнгөгүй тийм гуйлагч нь тийм тариаланч хүн байсан байлээ. Тэгээд улаан алч уртны бослогот нэгдээд тэгээд нилээн идэвхтэй байж байгаа толгойлогч болоод ингээ удирдаад амжилттай үүсгэсэн. Тэгээд 1368 онд Бээжинг эзлээд тэгээд гүрэх улсаа Мин гэж нэрлээд хаан болсон түүхтэй. Тэгээд Мин гүрэн байгуулад за ингэснийхаа дараа ерөнхийдөө монголчуудын даралтын чинь бараг 100 жил байчиж байгаа шүү дээ. Тэгээд энэ одоо айл сэтгэл зүйд одоо энэ байдлаасаа болоод 200 жилийн хугацаанд одоогийн энэ цагаан хэрмийг барьж байгуулсан байт юм билээ. Монголчууд дахин халтан довтлох гэсэн найдсаас үүдээ те. Гэхдээ яг энэс өмнө цагаан хэрэм баригдаад эхэлсэн байсан байл л. Мин гүрний хувьд энэ эдийн засгийн нэгэн сайжирсан. Ялангуяа торг, цай, вар эдлэлийн одоо худалдаа Их Британи, Америк ч юм уу бусад барууны орнууд руу маш их хийж исэн. Тэгээд буцаагаад нөгөө мөнгө авдаг байсан. Мөнгө гэдэг нь нөгөө нэг металл гэсэн үг шүү дээ. Цаасан мөнгө бол биш. Жишээлбэл Их Британи одоо нийт мөнгөний эдлэлийн одоо 3-ны 1 баг ингээд Хятад руу явдаг байсан гэсэн үг. Мин гүрнийг үндэслэн тэр нөхөр шүү дээ. Эзэн хаан болсныхаа дараа маш олон эрдэмтэй хүмүүсийг яг ойролцоо өөрийнхөө одоо зөвлөхөөр авч ирсэн. Тухайн үеийнхаа эрдэм чадaltaй бүх хүмүүсийг энэнд авч ирсэн. Тэгээ улсын бодлого бүх зүйлүүд зөвлөлтөж явдаг байсан юм бэл. Энэ одоо засаглал одоо унах басан шалтгаанууд төр яриад явчих гэж бодож байна. За тухайн үед Little Ice Age гэдэг яг одоо баг мөсөлтийн үе гэх юм уу? За одоо маш их хүүтрээд үр тариа нуургац муудаад ингэ өсөлт нь нүүрлж эхэлсэн бэл. За энэ бол ингээд эдийн засгийн хувьд ч тэр нэлийн хүнд байдалд оруулж байгаа. Япон ч юм уу Америктэй Их Британаас орж ирж байгаа нөгөө мөнгө идэл тэрний урсгал огцон муудсан. За ингээд эдийн засгийн хүндрэл улс төр тогтворгүй болоод ирнэ шүү дээ. Яг энэ үед болохоор нөгөө тариач дахиад бослог гаргаад ирсэн. Тухайн үеийн одоогийн Бээжингийн нийслэл рүүгээ ингээд бослог гаргаад дайрж орж ирээд удирдах чинь амиа хорлоод иймэрхүү нөхцөл байдалтай байж исэн. Тэгээд энэний хажууд Манж үндэстэн ингээд бас ингээд ерөнхийдөө оршин тогтноо явж исэн. Тэгээд энэ үед тухайн одоо үеийн Чин гүрний генералуудын нэг одоо Өө Сангуй гэдэг ийм хүн байсан билээ. Тэгээд тэр хүн яасан бэ гэхээр за ерөнхийдөө энэ манжууд одоо ингээ бид нарт туслаад ийм бослогыг дараад ингээ манай одоо Чин гүрнийг ингээ дахиад аврах гол хүмүүс юм байна гэж бодсон юм шиг байна. Тэгэнгүүтээ одоо тэр манжийн нэг ноёдоттой ингээ ярилцаад цагаан хэрэмний хаалгыг нэгэд өгсөн. Энэ бол маш том алдаа болсон. Тэнгүүт одоо манж гүрний одоо тэр цэргүүд орж ирээд бослогыг нь дараад өөртөө эзэн суусан. Тэгээд ерөнхийдөө тэндээ эзэн суусан. Тэгээд эзэн суунгуудаа тэр манжууд Чин гүрэн гээд одоо миний Чин болгоод өөрчилсөн. За энэ манжууд гэдэг одоо ямар хүмүүс вэ гэдэг ингээд аваад үзэх юм бол одоо тэр Чингис хааны үед Жүрхэн гэдэг Овг аймаг тэг үндэстэн байсан тий. Тэр хүмүүс тухайн үедээ маш жин одоо гүрэнчүүлэг маш том ингээ гүрэн байгуулсан. Тэр үед одоо Чингис хаан одоо бүгдийг нь дараад сөнөөгөөд устгаад маш цөөхөлөө үлдсэн. Тэгээ түүхийн явцад ингээл энэ тэндээс ингээ цугларсаар байгаад ингээд ерөнхий хэмжээний айран байгуулсан. Манжууд туслах нэр итлэр орж ирээд эзэн суучлаа штэ. Тэгээ өмнөх түүхийн янз бүрийн эдрэтийн явдлууд байгаа штэ. Тэрийг нуухын тулд ингээд Жүрхнээсээ манжууд гэд нэрээ өөрчилсөн. Манжууд дотоод улс төрийн тэмцэл хөрөлөн борчны доройтол хариалагчдын бослогын тэрийг маш овжин ашиглаад тэгээд дотор одоо генералуудтай тодорхой хэмжээний ингээд хилцээр хийгээд ингэж орж ирсэн. Орж ирэхдээ тухайн одоо Чин гүрний
нөгөө эзэд ноёдод юу гэж хэлж ирсэн бэ гэхээр одоо танай эзэн хааны хөшөөг аваад энэ бүдүүлэг трааштай бослогыг дарахаар орж ирлээ гэж ерөнхийдөө ятгах нь өшүүлсэн. За тэгэнгүүт мэн гүрний одоо хамаг боловсралтаас одоо сайдууд байгаа шүү дээ. Тэр сэхэтэн хүмүүс өнөхөдөө энэ чин гүрнийг тодорхой хэмжээ үнэлсэн энэ хүмүүс бол халдан давтлагч биш юм байна. Чин гүрэн бол 1644-өөс 1912 он хүртэл буюу нийтдээ 268 жилийн хугацаанд энэ хан үндэстэн хятадуудыг иргэшээлдээ байлгасан. Эднэр ийм олон хугацаанд ингээд иргэшээлээ тогтоохын тулд хэд хэдэн арга хэрэгэлсэн. Эднэр чинь өөрөө одоо энэ хан үндэстнүүдийг харьцуулахад маш одоо 10% ч юм уу маш бага хэмжээний цэрэг аримтай юм үндэстэн байгаа шүү дээ. Тэгээ орж ирж хаан суухтаа яасан бэ гэхлээр хан болон манж үндэстнээс бүрдэх төрийг бий болгосон гэсэн үг. Тэгэхээр хан хятадуудаас бүрдэх бас түшмтүүдийг дэшээ гаргаад төрийн эрхэнд ерөнхийдөө гаргасан том албан тушаал гаргаж ирсэн. Гэхдээ одоо захирах одоо гол хаан бол манж хүн байх. За ингэхдээ тухайн хан үндэстнийг үнэнч байдлаар харуулахын тулд үсээ яг голоор нусаад тэгээ хойноо ингээ боодох тийм заанчлыг ерөнхийдөө гаргаж ирсэн кинонд гардаг шүү дээ. Энэ бол хятад хүмүүс одоо манжи хаанд үнэнч байдлаа харуулж тэгж үсээ боодог байсан нэг илэрхийлэл байсан юм бэл. 200 гаруй жилийн хугацаанд энэ чин гүрэн ингэж эзэлж явж байгаа. За доройтс гол шалтгаан бол цай болон торго январ эдлэлээр бас тодорхой хэмжээний 8 худалдаа хийгээд эдийн засгийг босгодог байсан шүү дээ. Чин гүрний өвч тэр нь өргөдөө үргэлжилж ирсэн. Тэгэл мөнгөөр цайгаа гаргаад буцаага мөнгө аваад ингээл явж идэгсэн. За ингэж итл одоо их Британи одоо барууны орнууд энэ бол одоо тэтгэр орнуудын хувьд маш том худалдааны тэнцвэргүй байдлыг үүсгэсэн гэсэн үг. Юу гэхээр хятад руу ирээл цай торго ингээл авчаалваар идэл авчаал буцаагаал өөрсдийнхөө одоо мөнгийг ингээл өгөөл те. Буцаагаад юу хятад мөнгнөөс өөр ерөөс юу ч авахгүй. Одоо тухайн үеийн чин гүрэн бол өөр юу ч авахгүй. Зөвхөн мөнгө л авна гэдэг. Энэ бол худалдааны маш том тэнцвэргүй байдлыг үүсгэсэн. За тэгэнгүүт нөхдүүд яасан бэ гэхээр тухайн үед их Британи одоо англичууд энэ нэтгэгт хар тамхи тариалаад тэгэнгүүтээ хятад руу оруулж ирсэн. Тэгээд тэр хар тамхиг ингээд зараад хариуд нь мөнгө авдаг байсан. Буцаагаад нөгөө нэг хятадууд өгсөн мөнгө буцаа олж авах гэдэг шүү дээ. За ингээд 1630 он болоход одоо мөнгөө алдаад хар тамхинд донтоод ингэж байгаа ард иргэдээ хараад чин гүрнийх нь ухааж эхэлсэн байлээ л дээ. За нэг юм болохгүй юм болж ингэнгүүтээ их Британий худалдаачдыг барьцаалаад бүх тамхиг нь аваад одоо офиумыг хар тамхиг нь аваа ингэ шатаасан. Тэгээд эндээс бол хар тамхины дайн эхэлж байгаа гэсэн үг. Тэгээд 1839-с 1842 онд одоо жинхэнэ одоо гол үйл явдлууд болж эхэлсэн, өрнөсөн. Тэгээд сая дээр ясаа 20,000 авдар одоо хар тамхиг хурааж аваад ингэ шатаасан үйлдэл бол их Британий зүгээс энийг юу гэж харсан бэ гэхээр чөлөө тодалтай хувийн өмчөд халдсан гэж үзээд одоо цэргүүд илгээсэн. Юу болсон бэ гэдгсэн чинь 1842 онд одоо Нанкины гэрээ гээд маш тийм одоо дэлхийн түүхэнд бол маш алдагдaltaй тийм гэрээ байгуулсан гэсэн үг. Ерөнхийдөө нөгөө талдаа чин гүрэн их Британд ерөнхийдөө ялагдаад эхлэхээр эднэрний гэрээ байгуулсан, ихэнх гэрээ маяг байгуулсан. За тэрэн дээр нь юу тусахт юм бэ гэсэн чинь татварыг бол маш өндөр хэмжээгээр төлнө. За тэгэнгүүтээ Хонконгийг бүр үүрд гэж байгаа шүү. За их Британий одоо харьяа болгож ингээд өгсөн. За тэгэнгүүтээ худалдааны одоо 5 бомбыг ингээд нээх гэсэн иймэрхүү шаардлагууд орсон юм билээ. За ингэж явж байгаад мэдээж их Британи ч орж ирээд одоо давуу байдал үүсгэжлээ шүү дээ. Ерөнхийдөө чин гүрэн сул дорой гэдэг байдлаа харуулчлаа. Тэнгүүт хоёр дахь одоо хар тамхины дай 1856-аас 1860 оны хооронд болсон. Юу гэж одоо шаардлага тавьсан бэ гэхээр та нарын опиум буюу хар тамхиг бүрөө хуулчлаад албан ёсны болгоод ингээд Франц ч юм их Британий одоо хувь хүн албан байгууллагууд орж ирэн чөлөөтэй зардаг болгоо гэсэн байт юм бэл. За ингэнгүүт мэдээж тухайн үеийн Чингис засаг бол зөвшөөрсөн. Тэгээд зөвшөөрөхөөс гадна нэмээд худалдааны маш олон бомбуудыг нээж ирсэн. Эхний том шалхан бол энэ опиумын дайн гэдэг хар тамхины дайн. За хоёр дахь том үйл явдал нь энэ Японы дайнтай холбоотой. Японы дайн тэргүүж гарч ирсэн. Тухайн үед энэ Солонгос улс улсад одоо босгочдын маш том үүмэн гараад за тэрийг ашиглаад Солонгосыг бүрний хишээлд авах гэсэн энэ Япон чин гүрэн хоёрын одоо санаархал байсан. Тэгээд тус тустай зэрэг илгээсэн тийшээ. Тэнгүүт энэ хоёр хоорондоо мөргөлдөөд тулалдсан чинь ерөнхийдөө чин гүрэн ялагдл хүлээсэн. За ингэнгүүт юу болсон бэ гэхээр
Энэний дараа мэдээж Японч нь чин гүрнийг тэр жигтний эзлэхээр бүх зэргүүд ингээ явуулах төлөвлөгөө гаргаад ирсэн. Тэгээд одоо улсаа бүхэлд нь алтгаасаа эднэр айгаад ерөнхийдөө одоогийн Тайваны арлыг бас ингээ бүр мөсөн Японы иргэшээлд одоо хүрсэн гэсэн үг. Ямар ч буцааж авах боломжгүйгээр ингээ 50 жилийн хугацаанд одоо Тайван арал бол ерөнхийдөө Японы иргэшээл байсан шүү дээ. Энэ чин гүрэн ч бас өөрсдийнхөө засаг захиргаа одоо нутаг дэвсгэрийг хамгаалаад маш их хэмжээний одоо мөнгө тэ Япон руу өгч ирсэн. Тэгээд тэр мөнгөөр нь Япон бол өөрийнхөө цэргийн хүчийг ингээд зузахдгаал байжсэн. Тухайн үеийн одоо чин гүрний улс төр эдийн засгийн одоо хүнд нөхцөл байдал те. Тэгээс удирдах чадамжгүй байгаа илэрхийлэл бусад одоо улс гүрнүүдэд ингээд газар нутгаас өгч байгаа байдлыг үнэлээд за Хятадын одоо тодорхой хэмжээний хувьсгалчид за бид нар энэ байдлыг өөрчлөхгүй бол бүр цаашдаа нутаггүй газар нутаггүй болох юм байна гэж үзсэн. Тэгээ 1911 оны 10 сарын 10-нд Уучаан гээд хотод хамгийн анхны одоо цэргийн бослог гарсан байт юм бэл. Тэгээд энэ хувьсгалын мэдээж гол үзэл сурталч буй өдөртөгч сайн хайцсан ингээд хүн байсан. Яг энэ үеийг одоо овж нь ашиглаад манай Монгол улсын ерөнхийдөө 1911 оны 12 сарын 29-нд тусгаар тогтнолоо зарласан. Үндэсний эрх чөлөө. Одоо өдргээ сая бид 2 сарын 29-нд тэмдэглэсэн шүү дээ. Энэ өдөр бол ийм учиртай гэсэн. Үүний дараахан буюу 1912 оны 1 сарын 1-ний өдөр бол сайн хайцын нэг одоо ерөнхийлөгчөөр сонгоод одоо ROC буюу Republic of China гэж байгуулад TVS эхлээд шинэ он тооллоо тоолж эхэлсэн. Гэтэ шинэ оноо тооллоо 11 оны 10 сарын 10-наас тоолж эхэлсэн. Энэ нэг хувьсгалын эхлэл болсон үгээс тийм. 26 он чинь 115 жил хийж одоо Тайванд явж байгаа тийм. Тэгэхээр яг энэ үеэс эхлээд одоогийн Тайван болно Хятад хоёрын ингээ ялгаа гарч ирж байгаа гэсэн үг. Тайван бол одоо ROC буюу Republic of China гэж явдаг. Хятад бол People's Republic of China гэж явдаг шүү дээ. Тэгээ энэ дэр ингээ ялгаанууд гарч эхэлж байгаа гэсэн. За Сайн эцсийн гол зорилго бол ерөнхийдөө энэ 200 гаруй жилийн хугацаатай эн чин манж гүрний одоо ноёрхлыг унгах нэг. Хоёрдугаарт бол энэ 2000 жилийн одоо урт настай энэ хаант засаглалыг халж бүгд найрамдах юм улс байгуулах. За гуравдугаарт бол энэ гадаад гүрнүүдийн иргэшээлээс бүрэн ангижирья гэсэн гол зорилготойгоор ингээд тэмцлийг эхлүүлсэн гэсэн. Ерөнхийдөө ямар ч хэлсэн орчин үеийн Хятад улс ингээд байгуулчлаа. Ерөнхийлөгчийн сайн хэцээ өөрөө болчлоо. За гэхдээ энэ чин хүрэн одоо бүрмсэн бол ингээд алга болоогүй байгаа. Одоо чин гүрэн чинь одоо маш олон тийм үндэстэн аймагуудыг захирддаг байсан тийм. Тухайн үед одоо шинээр гарч ирж байгаа ингээд хувьсгалчид цэрэг зүйл нэг байхгүй. Тэгээ энэ үед болохоор сайн хэцээ нэг одоо маш зөв алхам хийсэн юу вэ гэхээр тухайн үеийн хамгийн хүчрхэг арим Бяны арим гэд байсан бил. Тэгээд тэрний удирдагч бол Юаншикай гэд чин одоо гүрний нэлээд нөлөөтэй том генерал тийм хүн байгаа байхгүй. Зөвхөн энэ хүн л одоо тухайн үеийн чин гүрний одоо хаадын одоо хаант засаглалыг байхгүй болох чадaltaй байсан. Тэнгүүт сайн яцсан юу яасан бэ гэхээр энэ хүнтэй хилцээр байгуулсан хэрвээ чи ингээд энэ чин гүрний хаант засаглалыг байхгүй болгоод одоогийн байгаа хаадыг ерөнхийдөө ингээд эрх мэдлээ өгөө гэж ятгаж чадах юм бол би чамд ингээд ерөнхийлөгчийн эрх мэдлийг өгөө чи ингээд дараагийн ерөнхийлөгч болоод ингээд цаашдаа бүгд найрамдах ингээд Хятад улсыг ингээд аваа яваарай гэсэн тохиролцоо хийсэн бил. За ийм бол мэдээж тэр Юаншикайд бол магадгүй амархан зүйл байсан байх мэдээж төрийн хамгийн том одоо айдны хүчийг өөртөө авсан байгаа хүн тий. Тэнгүүт 1212 оны 2 сарын 12-нд бид нар мэддэг Хориотой хот гэдэг кино байдаг үлээ тий. Одоо Хятад ч нэг юу байдаг шүү дээ. Forbidden City гэдэг. За тэнд тухайн үед одоо чин гүрний хааны залгамжил болцсон Пүи гэдэг. За одоо хаан байсан 6 настай. Тэгээд ерөнхийдөө тэр хүн Пуигийн одоо эрх мэдлийг залгамжлалыг үгүй хийгээд за ингээд Юаншикай ингээ ерөнхийлөгч болчлоо. Нөгөө талаа сайн ятсан бол нөгөөний хүсэл тэмүүлэлт нь байгаа штэ. За Юаншикай бол дараа чинь ингээд Хятад улсыг нэгтгээд ингээ аваа явчнаа. Миний үзэл баримтлалыг ингээ аваа явна гэд үтсэн. За тэгсэн чинь тэгээгүй 1913 онд Юаншикай бол ингээд ерөнхийдөө тухайн үеийн одоо Хятадыг ганцаараа одоо эзлэхийг захирахыг хүссэн. Дахиад нөгөө хаант засаглалыг авчрах гэж штэ. Тэгээд яасан бэ гэхээр сайн ятсан чинь нөгөө нэг ерөнхийлөгч өгч ингээ буцаад Япон руу явцсан. Ингээ байж захтай KMT гээд тэр үед нөгөө KMT гээд бас Коминданы гээд том нам байгуулсан. Тэр намаа болохоор Сонж Авран гээд ингээ хүн өвлөл үлдээсэн байлээ л дээ. Тэгээ энэ хүн бол яг
ингээ Хятадын тухай ерөнхий сайд болохынхаа өмнө аллах өртсөн байт юм бэл. Тэгээ дараа нь бол энэ аллахыг хийсэн хүн бол Юн Шикай болж гарч ирдэг, илчлэгддэг. Тэгээд ийм байдлаас нь үүдээд энэ сайн эцсийн бол одоо ийм байдал мэдээж энэ чинь маш том хувьсгал хийгээд таан цэцгийн нураацсан хүн чинь тэр одоо хүүл хэрэг нь талаар болохыг хүсээгүй тэнгүүт буцаад одоо Хятад ирээд бослог гаргаж ирсэн. Гэхдээ Юн Шикай дод ингээ ялагтаа дахиад Японд л явсан байт юм бэл. Тэгээд Японд очиод нэг юм ойлгосон. Ер нь бол энэ амжилттай ингээ хувьсгал хийх нь л надад айрам хэрэгтэй юм байна. Стан бай ингээд өөрсдийнх нь бүлэг хүмүүсийг авч ирээд айран байгуулад Япончуудаас суралцаад ингээд жижиг хэмжээний хувьсгалын одоо бүлгүүдийг бэлтжижсэн гэсэн үг. За ингээд явж байхад 1915 онд нөгөө Юн Шикай чинь ерөнхийдөө Хоншан нэртэй одоо хаан засаглалыг байгуулсан. Сайн эцсийн тэрийг эсэргүүцээд одоо буцаад Хятад руу очсон байт юм байна. Тэгээ бослог гаргаад амжилттай ерөнхийдөө ялсан. Тэгээ Юн Шикайын одоо таан засаглалыг 83 өдрийн дараа ингээд бүрэн нуурч байна. Тэрнийхэн дараа Юн Шикай өөрөө ингээд нас бараад ингээд төгссөн байдаг. Одоо тэр 1911 онд эхлүүлсэн хувьсгалаа яг бодитоор орчин үеийн Хятад улсаа байгуулах одоо үйл хэрэг нь хэрэгжчихэд бэлэн болчихлоо шүү дээ. Сайн яцсаны гол зорилго бол Хятад дотор ч маш олон ингээд үндэстний тэнд давуу аймаг байгаа шүү. Тэдний бүгдийг нэгтгэхэд бүгд найрамдахын Хятад улсыг байгуулна. Гэхдээ тэр нь бол барууны тийм арчилсан системтэй байна гэд харцсан байгаад байдаг. Тэр нь одоо Абрахам Линкольны үзэл баримтлалаар гадны эзэн төрөмхийллийг устгаад нэг бүлэг үндэстнийг бий болгоно гэсэн. Хүмүүсээс бий болсон ардчлалыг бий болгоно буюу ард иргэд нь өөрөө төрийн эрх мэдлийг гартаа байлгадаг тийм үндсэн хуулийн системтэй улсыг үүсгэнэ. Эдийн засгийн шудраг байдал, ардчлалын сайн сайхныг ингээд түгээдэг. За бүх хүнд эрх тэгшүүлждэг юм нийгмийг бий болгоно гэсэн юм 3 зарчимтайгаар ингээд үргэлжлүүлээ явсан. 1917-аас 1925 оны үе бол нэлээд юм одоо ороо босгоо үе. Сайн эцсийн хувьд бол өөрийн одоо хүссэн нэгдмэл эдийн засгийн эрхчлөлөд ардчилсан тэгт тусыг байгуулах гэдэг байгаа шүү дээ, тийм. Тэнгүүт энэ 1924 он хүртэл халигдаал гой системтэй болж өгөхгүй байсан. Тэнгүүт 1900 одоо 23 онд за зорилго нь бол хэвийн гэхдээ арай өөр аргаар зорилготой хүрэхээ шийдсэн. За 23 онд сайн эцсийн юу гэсэн бэ? Маш сайн өөртөө үнэн ч юм айран байхгүй л бол угаас хувьсгал хийдэн гэдэг нь худлаа байна гэж үзээд зөвлөлтөөс одоо буу зэвсэг санхүүгийн дэмжлэг авсан гэсэн үг. Энэ үед юу болохоо Вампау гэдэг ингээд цэргийн академиг байгуулсан байт юм бэл. Зөвхөн ингээд цэргийн нуур чадварт бэлтгэхээс илүү одоо Коминтен намын үнэнч байдлыг нэмэгдүүлэх тухайн одоо армийн хүмүүст үзэл сурталаа дэлгэрүүлэх тийм. За энэ сайн эцсийн нөгөө сая дээр төрсэн 3 зарчим байгаа шүү дээ. Ардчлал улс бий болох тэр зарчмуудыг одоо бүгдэнд зааж исэн. Одоо хажуугаар Вампау гэдэг энэ цэргийн академиг байгуулахдаа ерөнхий командлагчаар нь Шанкаши гэдэг хүнийг томилсон. За ерөнхийдөө ингээд одоо бүх зүйл жигтрээ цэргийн академи байгуулаа үзэл сурталаа дэлгэрүүлээд ингээд явж штэ. Ирээдүйд одоо Хятадыг нэгтгэх боловсон хүчнийг бэлтгэж байна. Яг энэ үеэс эхлээд 1900 одоо 21 оны үед 23 оны үед яг иргэний дайны эхлэл тавигдсан байт юм байна. Тухайн үед CPP буюу одоо Хятадын коммунист нам үүсгэн байгуулагдсан байсан. Тухайн коммунист нам бол нэг сүр хүчтэй биш энэ тэн ингээл янз бүрийн ялагдал хүлээгээд ингээд явж идэг ийм нам байсан. Энэ дээр их муухай юм гарч ирж байгаа нөгөө нэг зөвлөлтийнхэн биш үү? Ерөнхийдөө энэ Чанкашигийн одоо энэ коммунистын нам бол барууны үзэл сурталтай нам болж таарж штэ. За зөвлөлтүүд нөгөө талдаа бол коммунист үзэл баримталтай. За тэнгуүтэн Хятадын энэ коммунист нам бол Хятад дотроо нэр төртөөч биш те. Гишүүнчлэлийн үед маш бага ийм нөхдүүд байсан. Зөвлөлтүүд яасан бэ гэхээр шууд одоо энэ коммунист намыг Чанкашигийн одоо коммунистын намаар ингээд солиод ингээд бүрэн дэмжих явах ямар боломжгүй байсан. Тэнгуут эдгээр сайн ятсан ийм шаардлага тавьсан байлаа. Гэхдээ танах бол одоо коммунист намтай ингээд нэгдээд ингээд хамтраад энэ академи байгуулад ингээд яваа гингүүт сайн ятсан тэрийг зөвшөөрөөгүй. Намаараа биш энэ намыг бүр байхгүй болгоод яг энд байгаа намын хүмүүсийг одоо манай академид коммунистын намд ингээд элсүүлээд ингээд явъя гэсэн. Энийг нь зөвшөөрсөн. Тэнгүүт энэний цаана юу болж исэн бэ гэхээр нөгөө нэг зөвлөлтүүд чинь одоо коммунист намын гишүүдийг бүгднийг ингээд одоо хөөхөн байдлаар ингээд элсүүлж штэ. Гэхдээ цаана коммунист намын бүтцийг яг хэвээр нь хадгалаад харин энэ коммунистын намын энэ сүр хүч одоогийн байгаа нөөцийг ашиглаад хэрхэн өөрийн хүчээ бий болгох вэ гэдэг нуус
тактик сайн боловсруулж эхэлчихсэн. За тэгээ коммунист намынхын энд ороод ирэнгүүт өөр нэг бас том зүйл гэвэл энэ Вампао гэдэг энэ цэргийн академийн одоо маш томоохон албан тушаалуудаас нэлээд хэдэн хүмүүс томилогдож гарч ирсэн. За жишээлбэл Мао Цзэдун бол энэ Коминтерн намын яг ухуулах хийх зохион байгуулалтын хэсэгт ажиллаж исэн. Зhou Enlai гэдэг нэг хүн энэ академид ингээд сургагч багш ингээд явж исэн. Энэ хүмүүс цаагаараа яаж исэн бэ гэхээр ухуулах хийхтэй ч гэсэн ингээд хөдөө орон нутагт тодорхой хэмжээ жижиг одоо коммунист намын бүлгүүдийг байгуулад үйл суртал ухуулгаа хийгээд ингээд явж исэн. Тухайн үед сонирхолтой жишээ дуртад 1923 онд коммунист нам байж тээ CPP 300 орчим л гишүүдтэй байсан. За Коминтерн бол нэг 50,000 гаруй гишүүдтэй маш том нам байсан. За тэгэнгүүт зөвлөлтүүд яасан бэ гэхэлэр гол стратеги нь piggyback гэдэг аль хэдийн босцсон намын үйл хэрэг дээр дөрвөлөөд шинээр нам байгуулах тийм арга зам стратеги төлөвлөр боловсруулсан гэсэн үг. Ерөнхийдөө бол Коминтерн нам гэдэг нь арчилсан намыг хэлээд байгаа тий. Арчилсан үзэл суртал. Арчилсан намын үзэл сурталын намын доор коммунист нам жижиг хэлбэрээр байгуулж байгаа. Хүмүүс үзэл сурталын хулах хийгээдсэн байна шүү. Тий. Гэхдээ тэр нь бол маш нууц явж ирсэн. Коминтерн намын санац центр бүр Чанкашин тэр юусэн мэддэггүй. Зөвлөлт яасан бэ гэхээр яг нүүрэн талтай сан нийцэн туслаад хэрхэн энэ Коминтерн намыг удирдах уу, яаж зааж чиглүүлэх үү, хэрхэн шүвчрэх болох уу гэж ингээд зөвлөө явж идэг. Гэхдээ цаагаараа коммунист намд хэрхэн та нар энэ Коминтерн намын хүчийг ашиглаад өөрийн байр суурь олж авах вэ гэдэг дээр стратеги боловсруулалт явж ирсэн байна. Тэгээд 1925 онд санэцэн нас брат тэрний дараа энэ Чанкаши гэдэг энэ Вампао академиг ингээд нөгөө талдаа Коминтерн намыг өдөртөө явсан. За Чанкаши энэ үед мэдсэн. Ерөнхийдөө энэ коммунист нам ийм байдлаар яваад байна. Тэгээ 1927 он гэхэд за эдгээр чи 23 онд ингээд нэгдэ орчих шүү. 27 он гэхэд 3 жилийн дотор коммунист нам 57,000 гишүүнтэй болсон. Нөгөө талдаа Коминтерн нам 50,000 гишүүнтэй. Маш хурдтай өссөн. Бид нэр стратеги бол сайн ажилласан. За энэ үед Чанкаши яасан бэ гэхээр коммунист намын бүх гишүүдийг устгах одоо нөгөө алдартай Шанхайгийн одоо хомрогл нь устгалт гэдэг зүйлийг гаргасан гэсэн үг. Бараг түүхэнд бол 10,000 орчим коммунист намын гишүүд энэ аллагт өртсөн гэж үздэг юм байл. За энэ Коминтерн намын юм том коммунист намын эсрэг том үйл хэрэг ингээ гараад ирсэн чинь коммунист нам өөрийн гэсэн айрамтай болох хэрэгтэй байна гэд 27 оны 8 сарын 1-нд энэ тариаланч ажилчдаас бүрдэх тийм улаан айрам. За тэр үед энэ улаан айрам гэдэг нь бол тухайн үеийн одоо ардыг чөлөөлөх айрмын үндэс эхлэл гэж үздэг юм байна. Ингээ байгуулсан. Иргэний дан одоо маш хүчтэйгээр эхэлж байгаа үе байна шүү дээ. Ерөнхийдөө Коминтерн нам чинь CPP үеийн коммунист намын гишүүдийг бүгдийг хомроглон устгаад ингээ хөдөө газар руу ингээд хөөгдөө явсан. Тэгээ 27-аас 34 оны үед CPP үеийн коммунист нам буцаад одоо хүчийг хэрхэн сэргээх вэ гэдэг бас стратеги боловсруулж эхэлсэн. Тэгээ энэ үед Мао Цзэдун бол тухайн одоо коммунист намыг тэргүүлсэн. Тэгээд Мао Цзэдун юу гэж ойлгосон бэ гэхээр хитэн чинь бараг 90% орчим хөдөөж явах одоо ажил эрхэлдэг тариаланчдын ажилчид байна. Тэгэхээр бид нар энэ хотын одоо элит дунд одоо ангийн хүмүүст илүү төвлөрөхөөс илүү энэ хүмүүстээр төвлөрье гэдэг ийм стратеги боловсруулж эхэлсэн. Гэхдээ юуг одоо гол зэвсгээ болгосон бэ гэхээр газрын реформ шинжилгээ хийгдсэн. Энийг бол маш гол зэвсгээ болж авсан. Юу гэхээр баян одоо чинээл хүмүүсийн газруудыг тариаланч үнэгүй ингээд тарааж өгнө гэдэг тийм одоо суртал ухуулах хийсэн. За ингээд эрэнгүүт нь хитэн 90% эзэлж байгаа тариаланчд байна шүү дээ. За бид нэр энэ коммунист намыг дэмжихгүй бол бид нэр газарчгүй ингээд үлдээ ядуу хийвэр үлдэх юм байна. За Коминтерн нам бол ингээд бидний дэмжихгүй юм байна гэдэг одоо сэтгэлгээ үүсч эхэлсэн. Тэгээд маш олуулаа энэ коммунист нам руу ингэж одоо гишүүнчлэлээр орж ирсэн байт юм л. Ерөнхийдөө 34 он хүртэл коммунист нам ингээд өөрийн цэргээ ингээд байгуулж явж байхад 34-өөс 35 онд Коминтерн нам одоо бүрэн устгахаар ирсэн байт юм бэл. Төлөвлөгөө биелээгүй. Ягаад их үед энэ коммунист намынхан бүгд тухайн одоо байрлаж исэн байраа орхио явцсан байсан. Тухайн үед чинь ингээд аль аль нь ингээд хүчний тэнцвэр ер нь юу болчлоо штэ. Коммунист тэнцвэр биш. Яг Коминтерн нам бол илүү байгаа л илүү гишүүнчлэлтэй байгаа. Гэтэ нөгөө талтай хүчрэгчээд штэ коммунист нам тэ тодорхой хэмжээгээр яг тариаланчдыг өөрсдөө нэгтгээд дараагийн үе бол 1937-аас 1945 онд энэ хоёр нам бол яг нэгцэгтэй үеүүдэд ингээд нийлдэг хамтж ажилладаг байсан бэл. Жишээлбэл 20 хэдэн онд бол тэр Чингүрнээс үлдсэн тодорхой хэмжээний жижиг одоо хотууд ингээд захирагчтай байгаа штэ.
тэднийг буулгаж авах үүднээс хамтраад ингээд зэрэг дайн бэлдээд анхны үед байгаа 1927 он хүртэл ингээд явж исэн. За тэгээд тэрний дараа 90-ний дайн гараад ингээд салсан. Тэгэнгүүт 1937-аас 45 он дахиж нэгдсэн. За энэ бол маш хүчээр зүйл болсон. Нөгөө талаа Чанхайш бол эднийг бүрэн устгахаар ингээд яг төвлөрөөд бүх зүйлээ зориулж явж исэн. Тэнгүүт Чанхайшигийн генералууд бол энэ үйлдэлд одоо эсэрхүүцэж исэн. Бид нэр ингээд гадны төрөнгийн дүртэй газар нутгаа алдах чинь бид нар дотооддод айтах цаг бишээ. Одоо ингээд хоёр нам нэгдээд Японы эсрэг дайнд хамт оролцох хэрэгтэй гээд. Одоо Чанхайшигийн нэг генерал Чанхайшиг ингээд байравчлаад ерөнхийдөө тулгсан юм байл. Хөдөлгөөн өгөхгүй болохгүй. Тэгээ Чанхайши ерөнхийдөө албан хүчээр коммунист намтай нэгдээд ингээд Японы эсрэг дайнд оролцохоор болсон. Эднэр тухайн үеийн мэдээж Коминдан нам улсын эрхийг одоо тухайн хятадын эрхийг бариад ингээд бүх эрх мэдэлтэй явж байгаа тийм. Коммунист нам ингээд явж ирсэн. За тэгээд хятадын одоо Японы эсрэг ингээд дайтаж эхэлсэн. Энэ үед Мао Цзэдун хүчрхийлэл дээцэгтэй тулж ирсэн үе байгаад. Нөгөө талдаа яг хятад хэцүү болоод штэ Чанхайши ингээд Японд дайнд ялагдал ингээд явж ирсэн. Ягаад эднэр хүчрхэг болсон бэхээр яг ингээд фронт дээр яг урд хэсэг дээр энэ коммунист намынхан бол их байдаггүй Чанхайшигийн харимл ингээд яваад. Коммунист нам яасан бэхээр яг ард нь Японоос орж ирж байгаа янз бүрийн одоо тээвэр штэ тэрийг тасалдуулах, хорлон сүйтгэх ажиллагаа хиймэрхүү юмнуудыг хийж исэн. Тэгээ жижиг одоо хотууд байгаа штэ. Хөдөө тэр хотуудыг эмхлэн зэгслэгч иймэрхүү зүйлүүд хийж исэн юм бэл. Коммунист намын одоо хүчрхэгч болсон нэг том шалтгаан гэх юм бол масс лайн стратеги гэд байд юм бэлээ. Тэрний юу гэхээр одоо өөрсдийн гишүүдтэй та нар энэ тариачтай хамт амьдраад хамтран ажиллаад тариачтай суралцаараа гэдэг тийм том уриалга гаргасан. Тэгээ энэ яасан бэ гэсэн чинь тариачд болон энэ намын одоо гişүүд хот хөдөөгийн ялгаа ингээ байхгүй болгоцсон бүгдээр хамтарч амьдраад ингээ тэднэр суулцаад ингээ явна шүү гэдэг. Тариачдын хувьд маш том нөлөөлөл болсон гэж үздэг юм байна. Нэг хоёрдугаар болохоор Япончууд ч нөгөө Бээжин ч юм уу ингээл том хотуудыг эслэл яваад байгаа шүү дээ. Тэгээд ихт ч нөгөө том бусад жижиг одоо хөдөөний газруудад бол хүрэх боломжгүй. За энэ үед яаж исэн бэхээр коммунист нам бол тухайн газрууд очиж янз бүрийн аюулаас хамгаалаад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлээ те боловсрал олгоод зарим хэсэгт нь ингээ мөнгөнд тэмдэгт гаргаад татврын одоо бодлого хэрэгжүүлээд ингээ явжсэн. Нөгөө талаа де факто ерөнхийдөө засгийн газар байсан гэсэн үг байхгүй. Коминдан нам ч бүр завгүй ингээ Япончууд тулдаал ингээ ялагдал ингээ хөөгдөл яваад шүү дээ. Тэр болгон сүлдсэн тийм одоо хөдөөгийн аслагдсан газрууд ингээ яваадсэн гэсэн үг. Тэгээ энэ болохоор тухайн одоо ард иргэд трайланчд маш том юм сэтгэл зүйн хувьд дэмжлэг болсон. Яагаад тэгэхээр коминдан нам бол ингээ ялагдаад биднийг ингээ явж гин. Харин коммунист нам бол үлдээд биднийг ингээ халамжлаад туслаад дэмжиж ингээ явж гин гэдэг маш олон гишүүдийг эсрэгт нөлөөлсөн. Коммунист нам чинь тодорхой хэмжээний газар эзэмшдэг. Тэгээ башчуудаас ингээ газартай хүмүүсээс тариаланчдад ингээ газруудыг түрээслүүлж эхлүүлсэн. Гэхдээ түрээсийн одоо төлбөрийг маш бага байлгасан. За ингэсэн чинь ерөнхийдөө тариаланч чинь бас ингээд тодорхой хэмжээний орлоготой бол амьдралаа авах боломж үүсэж штэ. Бид нар бол шууд ингээ баян ингээ газрын эрхлэгчдэг болоо шууд газрыг нь булааж аваад ингээ өгөөгүй. Хэрвээ тэгсэн бол бас тодорхой хэмжээний өмнөөс аван гарах байсан. Яг ингээ харилцан тохиролцоод зөвшөлдсөх хэмжээнд ярилцсан гэсэн үг. Нөгөө талдаа газрын эзэд бол тодорхой хэмжээний мөнгө авчиж чинь тариаланчд үйл ажиллагаа ирэхэд тэргээр орлого олчих. Энэ маш зөв стратеги бас болсон байдаг. Дахиад нэг зүйл бол энэ гэрилла тактик гэдэг нэг юм зүйл хэрэгжүүлсэн. Жишээлбэл одоо янз бүрийн жижиг хотууд тосхнуудад ингээ Япончууд ороод ирсэн байгаа штэ. Тэр үед одоо яг энэ коминдан нам биш ингээ олон тоогоор биш жижиг бүлгээр гинт гарч ирээл хорлон сүтгэх ажиллагаа хийгээл ингээ шууд ард иргэдэнд даалга бололсон. За энэ үйл байдлаа бол маш ихээр пропаганда хийж ирсэн. Юу гэхээр энэ коммунист нам бол ингээ биднийг хамгаалж байна тэ ийм одоо эсрэг хамгаалах бослого үйл ажиллагаа ингээд маш ихээр зохион байгуулж байна те. Харин нөгөө талаа коминдан нам бол ингээд баг ингээд цухтаад биднийг ерөнхийдөө ажиллаа гэсэн тиймэрхүү сурталчилга болох хийж ирсэн бэл. За ингээд энэ нэг хэдэн жилийн хугацаанд баг 6-7 жилийн хугацаанд ерөнхийдөө тариаланчтай ажилчны ангиудыг маш ихээр өөртөө нэгтгэсэн ийм айрам болж гарч ирсэн. 1945 онд Япон ялагдал хүлээгээд ирэхэд коммунист нам бол нэг сая орчим гişүүд дэмжигчтэй байсан. Тэг Японы эзэн төрөн биел зогсоод ирэхэд яг коминдан нам тухайн үед бол 5 сая орчим ингээ гişүүд дэмжигчтэй байсан. Нэлээд том нам байсан. Тэгээд нөгөө талдаа бүх засгийн эрх
одоо зэв зэвсэгтэй санхүү өгчсөн тодорхой хэмжээ боломжтой байсан. Ерөнхийдөө бол иргэний дайнд ингээд комендэн буюу арчилсан үзэл сурталтай нам ингээд ялах юм байна гэдэг нь илэрхий байсан. Төгсөөсчгүй зарим нэг зүйл болсон. Мэдээж нөгөө дайн тулаан хийгээд ингээд янз бүрийн байдал болоод эхэлсэн чи эдийн засаг маш хүндрээд эхэлсэн. Тэгэнгүүт одоо эдийн засгаа тодорхой хэмжээнд байх үедээ маш их хэмжээгээр мөнгө одоо үйлдвэрлэж эхэлсэн. Тэгээд ийм бол хайперинфляц маш дээд зэгт одоо инфляц үүсгэсэн. Их хэмжээний одоо авилгал гараад цэргүүдэд бид нэр цалин бүнлөөгөө өгч чадахгүй хэмжээнд хүрээд тэгэнгүүт яг комендэн намын маш олон цэргүүд тэгээ буу зэвсгээ аваад ингээд коммунист нам руу CPP рүү ингээд маш ихээр элсэж орж ирсэн. Энэ бол маш одоо том галагдал болж байгаа шүү дээ. За ингээд 1948-аас 49 онд болохоор ерөнхийдөө коммунист намынх нь Бээжин ч юм уу Шанхай ч юм том хотуудад бүгдийг нийслээд эхэлсэн. За тэгээд 1949 оны 10 сарын 1-нд Мао Цзэдун бол одоо бүх том хотуудыг нийслээд ерөнхийдөө цэргийн хүчийг өөртөө авчлаа шүү дээ. Тэнгүүтээ одоогийн People's Republic China буюу энэ бүгд найрамдах Хятад ард улсыг ингээ байгуулсан байт юм билээ Бээжинд зарлаа. За ингээ байгуулсныхаа дараа тус оны 12 сард Чанкэши бол ингээд ялагдлаа хүлээгээд Тайваны арлыг зорьсон. 2 сая одоо иргэдтэй. За тэрэн дотор нь дандаа цэргийнхэн болон элитүүд одоо боловсралтай хүмүүс нь явсан. Явахтаас зүгээр яваагүй тухайн үеийнхээ одоо улсынхаа бүх алтны нөөцийг аваад дээрээс нь соёлын өвгийн том юмнууд аваад бүгдийг аваад Тайваны арлыг зорьсон байт юм бэл. За ингээд иргэний дайны ерөнхийдөө 49 оны 10 сарын 1-нд ингээд дуусгал болсон гэсэн. Тэгээ 12 сарын 12-нд нь Чанкэшигийн Тайваныг зориод ингээд хоёр тусдаа ингээд салж штэ нам үзэл баримтлалаар. За энэ дэр нэг асуулт гарч ирнэ. Тэнгүүт яг энэ үед ягаад коммунист нам одоо комендэн намыг буюу Чанкэшигийн тэр өдөрч байгаа хэсгүүлэх хүмүүсийг Тайваны арал дээр очиод эзлээд авчиж болоогүй нэ одоо бүх юмнууд нь байна штэ. За тэгсэн чинь яасан бэ гэхээр тухайн үед нөгөө нэг комендэн нам чинь хамгийн сүүлийн үеийн одоо далайн болон агарын тээврийн одоо бүх онгоц байт юм уу те тоног төхөөрөмж бүх зүйлүүд ингээ аваа явцсан. Энэ бол сүүлийн үеийн бүх байгаль зэвсэг комендэн намд байгаа гэсэн үг Тайваны арал дээр нэг. Тэгээд эдгээр нөгөө талдаа коммунист нам бол одоо тийш далаа гатлах хэрэг гарч байгаа штэ. Одоо далайн тулаан хийхэд одоо байгаа зүйл нөгөө модон зав тэмэрхүүл зүйлүүд байсан. Тэгээд яг эдгээр нэг туршиж үтсэн байлаа. Кинмэн билүү. Кинмэн гэж арал байдаг. Тэр арал дээр нэг тулаан хийсэн. Энэ хоёрын хооронд. Тэгээд бол тэн дээр 9000 орчим байна. Ардын чөлөөлөх одоо харим гэдэг байгаа шүү дээ. Коммунист намын 9000 зэрэг ерөнхийдөө алагдсан гэсэн. Ерөнхийдөө ялагдталсан. Тэгээд энэ үед Мао Цзэдуны одоо нам бол бид нар бол энэ дагаарын хүчнэр бол ингээд Тайваны арал руу явсан тэр комендэн намын хүмүүст бол тултаан хийхэд бэлэн биш байгаа юм байна. Ялгах юм байна гэдгийг ойлгосон. Тэр үед нөгөө Солонгос улсад бас улс төрийн өмнө тэгтээд ингээд задраад эхэлсэн. За ерөнхийдөө яг Америк нэгдсэн улсын Хятадын одоо дотоод хэрэгт тухайн үед оролцохгүй гэдэг ерөнхийдөө шийдвэр гаргацсан байсан. Тэнгүүт Солонгос бослог гараад ирэхлээр яг яалтчгүй Тайваны арлыг тэр хэсгийг хамгаалахаар ингээд усан флотоо байршуулж эхэлсэн. Яг тэгэхээр Тайваны арлыг инх Тайваны хэсгийг тийм тогтоох гэж шүү дээ. Ингээд бол Хятадын тэр Тайваныг очиж Тайваны арал дээр байгаа комендэн намыг эзлэх хүсэл тийм үл одоо бүрэмсэн байхгүй болсон гэсэн. Хэрвээ инхэд ингээд Америкийн тэр усан флоттой тодорхой хэмжээний зөрчил үүсгэх юм бол энэ бол нөгөө талдаа Тайван Америк Хятад руу дайрах маш том шалтгаан болчихж байгаа. Тэгээд яг миний сонсчихсноор Чанкэши өөрөө Америк аягүй холбоотой байсан хүн. Тэгээд Америкч угсаа арчилсан орнуудыг маш их дэмждэг учраас миний бодлоор Чанкэши Тайванд очиход дэмжиж тэр хамгаалтыг анханасаа өгсөн. Хотооч гэсэн аягүй сайн холбоотой шүү дээ. Магадгүй тийм байх. Тэрийг нэг жоохон судалж үзье те. За ерөнхийдөө бол ингээд Хятад Тайваны яг ингээд задрлын талаар энэ хүртэл түүхийн хувьд ингээд зогсооч парт нэгээрээ те. За дараачийн хэсгэрээ юу ярих вэ гэхээр яг орчин үеийн энэ Тайван гэдэг орн одоо дэлхийн топ 20 эдийн засагт олсон нэг болцсон те. Яг энэ худалдаа авах чадварын одоо чадвараараа ингээд дэлхийн 190 гаруй улсуудыг чинь ингээд баян чинэлгээр ялгаж байгаа шүү дээ. Тэнгүүд ихний 12-аас 14 байнга одоо ирэмтлэгддэг. Энэ баян улс болчлаа те өндөр хөгжилтэй. Дэлхийн одоо технологи инновацийн маш том үйлдвэр компаниуд те Asus Acer-аас авахуулаад тэгээ чип үйлдвэрлэлийн бараг 90% ингээд базж байна. Ийм өндөр хөгжилтэй хүчрхэг
улс бий болоход юу нөлөөлсөн бэ? Ямар арга замаар явсан бэ гэдэг талаар дараагийн хэсэгт илүү ярих гэж бодож байна.